8 Анабель хүүхэлдээ хэрхэн үүссэн тухай хамтдаа мэдэж авцгаая. Энэ удаагийн кинотой хамтран ажиллагч 8 жилийн түүхтэй дөнгөж сая байршлаа солиод хотын төвд буюу Асаа циркэд ирчихсэн байгаа. Amigo Food House. Зэйвэцхан бамбарнууд минь. The Conjuring Universe үйл явдлын дараалалаар нь үзсэн чинь бүр хамаагүй гоё ойлгомжтойгоор тоороо хэлээвз. Яг тэгэхээр 1952 болон 1956 оны үйл явдлуудыг харуулсан The Nun хоёр кинонуудаа үзчихсэн тул одоо 1958 оны үйл явдлыг харуулах кино буюу та хэдийн хамгийн их асуусан Annabelle-ийн кинонууд руу орох цаг хэдийнэ болжээ. Хэдийгээр бүр сүүлд буюу 2017 онд нээлттэй хийсэн ч үйл явдлын дараалалаар бол 3-т орох Annabelle Creation кинон дээр өнөөдөр бамбарнуудтайгаа хамт өнөөх алдарт эвгүй Annabelle хүүхэлдээ хэрхэн яаж үүссэн тухай олж мэдцгээе. Яг тэгээд олон юм яриад яг уу 1958 онд босон үйл явдлыг харуулах Annabelle Creation кино руугаа орцгоё. Annabelle Creation кино нь 2017 онд нээлттэй хийсэн ба IMDb дээр 6.5 оноо авсан байдаг. Мөнгө санхүүгийн хувьд бол The Conjuring Universe-ийн хувьд хамгийн бага зардлаар буюу 15 сая доллараар бүтэж нийт 306 сая долларын ашиг орлого олсон байдаг. Гиснээс манайхан subscribe-а дарахгүй бол энэхүү гоё Conjuring Universe-ийн дараагийн бүр гоё кинонууд нь ороход танд харагдахгүй ч байж магадгүй шүү. За. Mullins Toy компаниг ажилуулдаг ноён Mullins нэгэн шин limited edition хүүхэлдэйний хамгийн ихний буюу номер 1 дугаартай хүүхэлдэйг их л нарийн нямба хийж дуусгахад хаалхан доогуур нь намайг ол хэмээн бичсэн цаас ороод ирдэг. Ноён Mullins ч цааш яван гэртээ ороод ирэхэд дахиад цаасан дээр илүү ойрт хэмээн бичсэн байх ба энэ нь мэдээж л хөөхөн жаахан охин нь аавтайгаа ингэж тоглолтгол юм байлаа. Ноён Mullins ч охинтойгоо тоглож байхад эхнэр нэрэн за одоо болно хоолоо ид хэмээн хэлж буугаар кино маань эхэлнэ. Энэ хөөхөн охиныг ээж аав нь зүгий гэж өхөөртөн дууддагч жинхэнэ нэр нь бол Annabelle. Бүтэн сая өдөрч болж манай хэд сүмдөө очичоод гарч байхад тосгоных нь нэгэн залуу дуудан нэрээ манай тоглоомын захиалгууд болж байгаа болов уу гэж асууж байхаас нь харвал ноён Mullins бас л чанартай алдартай тоглоомнууд хийдэг нэлээд про төвчний л хүүхэлтэй бүтээгч юм шиг байгаа. Сүмээс гарan гэртээ харих замдаа машиныхан дугуй харан ноён Mullins дугуйгаа сольж байхад нэг болт нь үсрээд явах ба нөхөөрхий Annabelle охин аавда туслах гэж байгаад машинд дайруулад өнгөрсөн байдаг. Энэ үйл явдлаас 12 жилийн дараа асрамжийн газар нь хаагдсанаас болж амьдрах газаргүй болсон 6 охин өөрсдийн асрагч гэлэмагийн хамт автобусаар нэгэн газар руу их л догдолцсон шинжтэй явах ба энэ газар нь манай ноён Mullins-ийн гэр бахан тэр. Ноён Mullins охиноо алдан эхнэрийн хамт бүхэл бүтэн 12 жил амьдарсан тул орон гэргүй болсон өнчин охтуудад туслан өөрсдийн гэрийг алдан бус асрамжийн газар болгож байгаа л гэсэн үг. Охтууд шинэхэн амьдрах газраа ирэн их л догдлон цонхоор харцгааж байгаад баараг л уралдан автобуснаас буухад нөхөөрхөө саа өвчнөөс болоод хүл муутай болсон Janice охин хамгийн сүүлд л бууж харагдана. Ноён Mullins ч гэрээ танилцуулж охтууд ч юу вэ ийм том юм уу гэдэл их л баяртай энэ тэндгүү гүйлдэх ба ноён Mullins нэг өрөөний үүдэнд очоод эхнэр бит хоёр энэ өрөөндөө байдаг. Энэ өрөөнөөс бусад бүх хэсгийг та нар чөлөөтэй ашиглаж болно. Харин унтлахын өрөөнүүд чинь хоёр давхарч шүү л гин. Насрагч гэлэн маань чөөрхий хүл муутай охиныг бодон манай Janice тэнд нэг давхарт унтлахын өрөө гаргаж болох уу гэхэд ноён Mullins юу ч хэлэлгүй шатаар бууснаа нэг конопт арахад хоёр давхраас шууд автомат сандал бууж ирэх ба хөөрхий эхнэртэй зориулж хийж исэн юм байна лээ. Janice охин ч сандал дээр суугаад яаж ажилуулах тухай заалгаад энээ далдаад л дээш гарч найзууд нь жалга ташаад ер нь л уур амьсгал нэлээд гой халуун дулаан л эхлэх юм тэр. Janice охин анхны удаа автомат сандлаар дээш гарахад цаана нэг жаахан охин шиг хүн харагдсанаа цаашаа алхаад лалга болчихдог. Janice охин ч нэг гой өрөөнд ороход арай том хоёр охин нь шууд Linda та хоёр өөр өрөөнд орцгоо би дөрөв энд оръё гэж баг хоёроо бас жоохон дээрлэгтгэл юм шиг байгаа. Janice охин ч өөрөө хайж явахдаа нэг өрөө олоод гайхаад л зогсож байтал ноён Mullins гинтэл гарч ирээд их л хүйтнэр наадах чинь хаалттай энэ өрөөнөөс хол бай гэж хэлжгээд яваад өгдөг. Найз Линдан ч өөр өрөө олчихлоо гэснээр нэг өрөө рүү яваад орвол бөөн л хүүхэлтэй хувцас энтер үлгчихсэн өмнө нь ноён Mullins-ийн ажлын өрөө байсан гэмээр нэг өрөө байж байдаг. Нойрооч болж эхний оройн хоолой хамтдаа идэхээр суухад ноён Mullins мөрөглөө үйлдээд л яг дуусахад эхнэр нь өрөөнөөсөө дуудснаар шууд л босоод явчихсан тэр. Хамгийн том нэг охин нь саваагүйтэй босоод араас нь өрөө рүү харахад ноён Mullins-ийн хэвтрийн эхнэр нь тал нүрэндээ хүүхэлдэйн цагаан маск зүүчихсэн нэлээд л эвгүй харагдана.
Нойрооч болж охтууд унтаж байхад манай Жанис нэг хөлийн чимээ сонсогдоод гайхаад бостол хаалхан доогуур нэг цаас харагдах ба аваад уншвал намайг ол хэмээн битсэн байхан тэр. Жанис охинч бүр гайхаад өрөөнөөс гартал нөгөө түгжээтэй байсан ноён Малинсийн холбай гэсэн өрөөний доогуур дахиад нэг цаас шургаад гараад ирэх ба аваад уншвал энэ дотор хэмээн битсэн байдаг. Жанис охинч нөгөө хэдийгээ тоглож байна гэж бодоод уучлаарай эцэг минь би дүрм зурчиж байна гэж хаалганы бариулыг нь эргүүлтэл өдөрхөн л түгжээтэй байсан хаалга нь шууд лонгоочдаг. Жанис охинч дотогш ороход яг л нэг жоохон охин амьдарч байсан гэмээр бөөн л хүүхэлдээ тоглоом болчихсон өрөө байх ба нэлээд том бүтээлттэй байсан нэг зүйлийг нь сонирхон бүтээлхийг нь автал яг одоо амьдарч байгаа энэ байшинг нь жижигрүүлээд хөөхөн хүүхэлдээ байшин болгочихсон байдаг. Жанис охинч сониучрхан нэг хаалгыг нь таттал нэг нь түлхүүр гараад ирэхдээ зэрэгцэн ард нь нэг юм хятнах чимээ сонсогдно. Тэр зүгт нь очин харуул хаалганы цоожны нүх байх ба саяны олсон түлхүүрээ хийтэл яг таарах ба түлхүүрийг эргүүлээд онгойлгохтол бид бүгдийн мэддгээр өнөө Анабель хүүхэлдээ дүрээрээ сууж байх нь тэр. Жанис охинч нийгэлж ирэхэд хаалгыг нь хаагаад явах гэтэл маргааш нь болоход охтууд байшингийн гадаа байрлах усны худаг руу өндийн ноён Малинсийн эхнэр яг сонин хүүхэлдээ шиг нүүрэндээ масктай юм байна лээ. Тэр гээл ярилцаж байхад Жанис охин ч асрагч гэлмаа дээр очоод би нүглээ намжлахаар ирлээ л гэн. Тэр нь хөөрхий өнгөрсөн шин орж болохгүй шүү гэсэн өрөөрөө нь орсон тухай гэхэд асрагч гэлмаа ноён Малинс хідүүлэнг нь орох газаргүй болчихсон байж байхад сайхан сэтгэлээр гэртээ байлгаж байхад ахиж ингэж болохгүй шүү гэж хальт загнаад амждаг. Бусад охтууд нь энэ үеэр нуугдаж тоглох ба Жанисын найз Линда нуугдах газар жагаад шатны доор зай байгааг хараад ороход ноён Малинс нэлээд дуу муутай хүн байх ба асрагч гэлмаагийн өрөөний нэг юмыг янзарч дуусчгаад ширээн дээр нь байх зургийг харахад асрагч гэлмаа наадах чинь Румыний нэг сумд байхдаа өөр ертөнцийн тухай нэг сонин зүйл хийгээд байдаг байсан бусад гэлмаа нартайгаа хамт ахуулсан зураг байгаамаа л гэх ба яагаад ч юм энэ зурагны хажууд нь өнөө гайтай наан буюу Волагч өтгөр байж байдаг. Ноён Малинс ч гайхан энэ хэн бэ гэхэд асрагч гэлмаа ёстой бүүмэд уулзаж байгаа ч хүн байна л гэдэг. Румынд тэгээд өөр ертөнцийн тухай сонин зүйл хийгээд байсан гэлмаа нар гэхээр өмнөх кинонууд дээр гарсан нөгөө чөтгөр Волакийг үүр тойрохын тулд тасралтгүй ээлжлэн мөргөл үлддэг байсан гэлмаа нар байгааз. Орой болоход арай ихч хоёр охин нь дээгүүрээ хүнчлөө бүтээчихсэн ноён Малинсийн эхнэр шөнөөр босоод энүүгээр алхдаг энтергээд худлаа юм яриад инээлтэд байж байхад нэрэ хадагтай Малинс энд байсан гэж хоорондоо ярьж байхад ноён Малинс орж ирээд хин энүүгээр явсан гинэ манай эхнэр хэдэн жил огт хөл дээр алхаагүй гэж хэлчихгээл буцаад явчихдаг. Маргааш нь ч болж охтууд нэрэл хадагтай Малинс байсандаа энтергээл ярилцаж байхад ноён Малинс ч машинтайгаа явж харагдана. Энэ үеэр гэртээ үлдсэн хадагтай Малинс хонх дугуурхан асрагч гэлмааг дуудснаа нуучлаарай тэнд байгаа аягтай усыг аваад өгөөчих үү гэж зөөлхөн хэлээд усаа ахуулан ууж байхад асрагч гэлмаа хажууд нь байсан жаахан охины зургийг
зургийг хараад ямар хөөрхөн охин бэ гэхэд хатагтай Малинс хөөрхөн охин минь нэлээ хэдэн жилийн өмнө өнгөрчихсөн юм аа л гэх тэр. Үүнийг нь манай дэггүй Жанис охин нууцаар өрөөнийх нь нүүдээр сонсчих ба буцаж явахдаа үүдэн дээр нь байсан зургийг нь үзэхэд олон жилийн өмнө өнгөрсөн Анабель охин нөгөө эвгүй тоглоомтойгоо сууж буй зураг байхан тэр. Жанис охин яагаад ч юм тэр зургийг нь их л сонирхон аваад өрөөндөө ороход өнөө орж болохгүй шүү гэх өрөөнөөс нь пянц дуугарах дуу гарахад гайхан ороо тоглоулагчийг нь унтраах үеэр Can you help me? What do you need? Your soul! нь 2017 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй өнөө хоолны группүүдээр тулцсан өндөр үнэлгээ аваад байдаг. Amigo Food House нь байршлаас олоод Аса циркэд ирчихсэн юм байл шүү. Байршил нь төв рүү ирээд зогсохгүй шин салбар, шин менюгээ танилцуулан 7 хоног бүр менюнээсээ сонгогдсон 4 хоолнуудаа бүр 50%-аар хямдруулж байгаа юм байл шүү. 7 хоногийн бүх өдөр 12 цагаас оройн 12 цаг хүртэл ажиллаж байгаа тул манайхан ланчаараа гэр бүлээрээ гээд өнөө өндөр үнэлгээ аваад байдаг хоолнуудыг нь бүр 50% хямдралтай үнээр очиж амтрахын идээрэй. Манай бамбарнууд энэхүү газрын тухай нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Amigo Food House-ын энэ сошиал хаягуудаар нь ороод шууд аваарай за. Зя буцаад кинонд орцгоё. Хөөхий хөл муутай Жанис охин эмнэлэгт үзүүлэн бүр тэрэгцэр дээр суун ирэх ба асрагч Гэлмада хандан би шатнаас хөл алдаж унаагүй. Тэнд нэг зүйл байсан. Тэр намайг шидсэн. Энэ байшинд нэг ёрын юм байна. Бас тэр миний сүнсийг авах гээд байна. Хэдүүлээ энд байж болохгүй гэд хэлэхэд асрагч Гэлэн маань яагаад ч моогт итгэдэггүй. Оройч болж ноён Малинс модон загалмаа хийнгээ их нэртэйгээ хоёулаа энэ охтуудыг гэртээ байлгасан нь буруу ч болчихвоо. Хэдий тэр зүйл 12 жилийн турш намгүн байсан ч өчигдөр гэмтдэг тэр охин зүгээр ч нэг шатнаас унаагүй бах та гэдэл нэгэн сонин учир битүүлэг зүйл ярин сууж харагдана. Бүрч явж чадгаа байсан тул Жанис охин доор нэг давхарт унтахаар болж өрөөний хамтрагч Найслинда унтахаар ганцаараа дээш гарахдаа нөгөө орох хоройтой өрөөрөө шагаагаад харвал өнөө эвгүй хөөхөлтэй сандал дээр тухтай наргагүй тухлаад л суучихсан харагдсанаа ахин сайн харвал алга болчихдог. Линда охин ч өрөөндөө орон ганцаараа унтах гээд байж байхад хөлийн чимээ гараад л шалан дээр хөлийн мөр гараад л орныхоо доошоо харвал бас л өнөө хөөхөлтэй харагдаад л ер нь л энэ байшин нэг л биш байгааг Линда охин ч бас гадарлаад л эхэлдэг. Ахин нэг өдөр өнгөрч өглөө болохоо тэрэгцэр дээр суудаг болчихсон Жанис охиныг асрагч Гэлэн маань гаргаж салхилуулж байхад хадагтай Малинс дуудснаар Жанисыг түр байж байгаарэ гэж хэлээд байшин руу орох үед бусад хідэн сандралдан орж ирээ зүгээр үү гэхэд Жанис охин зүгээр гэх ба нэг л эвгүй зэвхий царайтай болсон харагдана. Бусад охтууд ч оройн Жанис санаа зовоод байна. Нэг л биш байгаад байна. Сүнс харсан юм байх та гэдэл жаал ярилцаж байгаад унтцгаадаг. Маргааш нь Жанис охины найз Линда найздаа санаа зовон гадаа ганцаараа сууж байхад ноён Малинс ирэн яасан зүгээр үү? Нэг л сонио харагдаад байна да гэхэд Линда охин би найз Жанистай санаа зовоод наа. Таны өгсөн охиныг харсан юм шиг байна лээ. Та битгий уурлаарай. Манай найз Жанис
Нөгөө юу таны орж болохгүй гэсэн охины чинь өрөөрөө ороод нэг цагаан палаажтай хүүхэлдэйг харснаас хойш гээд хэлэхэд ноён Малинс шууд л уурлаа. Тийм байх боломжгүй. Тэр хүүхэлдэйг чинь бүр далд хийсэн штэ гээд шууд сандраад л гэрлүүгөө орох ба. My sunshine. Гадаа машинаас хүнс зөөж байсан асрагч гэлэмаач хүн орилохыг сонсон гайхаад гэрт ортол мэдээж л ноён Малинс хэдийнэ тэнгэртээ дэвшсэн байхан тэр. Оройн ногтууд унтах гээд өрөө өрөөрөөгөө явхад Жанис охин юу ч болоогүй мэт өнөө эвгүй хүүхэлтэйг өвөр дээрээ тавьчихсан тэрэгцэр дээрээ сууж харагдана. Энэ нэг сонин хүүхэлдээнээс л бол сонин зүйлс болоод байна гэж гадралсан Линда охин найзаагаа унтаж байхад өнөө хүүхэлтэйг нь хажуунаас нь чимээг өхөн аваад шууд л усны худаг руу хаяхаар гарах үед асрагч гэлэмаач сонхоор санаандгүй хараад араас нь гардаг. Гэлэмаач яран очин юу хийж байгаа гэхэд Линда охин энэ хүүхэлдээ Жанисыг өвтгөөд байна. Бас ноён Малинсыг энэ алсан гэж хэлээд шууд худаг руу шидэхэд дотроос нь гинтэл гар гарч ирээд Линда охиныг татах ба ашгүй асрагч гэлэмаа охиныг татаж аваад шууд худагны тагийг хаахад яг л нэг араатай амт нь нүхнээс гарах гэж байгаа юм шиг дотроос нь балбаад л байдаг. Мань хоёр ч газ байшин руу орж ирээд Линда охин Жанис би тэр гайтай хүүхэлдэйг хайчихлаа гэдэл очин хүнчлийг нь сөхтөл дөнгөж сая худаг руу хайсан хүүхэлдээ найз Жанисийн орон дотор дүрээрээ хөвтөж байхан тэр. Бусад охтууд ч энэ үеэр гайхан бууж ирэх ба бүгд Жанисыг хайхаар болж харин асрагч гэлэмаа өнөө хүүхэлтэйг аваад шууд хадагтай Малинсийн өрөөнд ороод энд яг юу болоод байгаа гэдэл байцааж гарна. Хадагтай Малинс ч өнөө хүүхэлтэйг харан ёстой л нэг зүрхэн намаар нь гарах гэж байгаа мэт айн. Наадха надаас хол байлга би яг мэдсэн юм а гэснээр энэ бүх зүйлсийн ард яг юу болоод байгаа. 12 жилийн өмнө яг юу болсон тухай эцэст нэг тайлбарлаж өгдөг. 12 жилийн өмнө цор ганц охин болох Аннабелига харамсалтайгаар алдсны дараа ноён Малинс эхнэрийн хамт ядаж ганцхан удаа охиныгоо харах, охинтойгоо ярих боломж хайрлаач гэж мэддэг чаддаг бүх аргаараа тасралтгүй залбирсан байдаг. Гэтэл удалгүй Аннабель охины өрөөнд дуртай дуун тоглогдоод тоглодог байсан цаас нь газар гарч ирээд яг л охин нь ирсэн нь мэдрэгдсэн ба өрөөнд нь ороход ноён Малинсийн хамгийн сүүлд охиндоо хийж өгсөн охиных нь хамгийн дуртай байсан тоглоом болох нөгөө хүүхэлтэй санал дээр нь савлаад сууж байгааг нь хараад охиных нь сүнс буцаж ирэн энэ хүүхэлдэйн дотор орохыг хүсээд байна гэж ойлгоод шууд л баярлан зөвшөөрөл өгсөн юм байна лээ. Зөвшөөрөл өгсөний дараагаар Аннабель охин нь бүр яг дүрээрээ харагдаж эхлээд ноён Малинс эхнэрийн хамт их л баяртай байсан ч нэг өдөр тис өөр зүйл харагдсанаар нээж нь гайхаад загалмаа бариад өрөөнд нь ортол ийм л учраас хадагтай Малинс ийм тал хүүхэлтэй маск зүүдэг болсон ба яг үнэндээ энэ зүйл нь охин Аннабелийнхэн сүнс нь бус нэгэн чөтгөр байсан ба өгсөн охиныхын дүрээр харагдан ээж аавыг нь хуурч байгаад охины дуртай байсан энэ хүүхэлдэйн дотор орох зөвшөөрлийг авсан гэсэн үг. Бүрч болоогүй сүүлдээ бүр энэ чөтгөр нь хадагтай Малинсийн сүнсийг авах гэж утсан ба эхнэр нөхөр хоёр сүмд хандан санваартнуудтай нийлж байгаад тэр чөтгөрийг хүүхэлдэйн дотор нь үлдээгээд өнгөрсөн охиныхоо өрөөний жижигхэн хувцсны өрөөнд дотор суулгаад өрөөний ханыг бүхэлд нь бөөл бурхан шашны ариун гэгээ мөргөл зан үйл бүхий бичээстэй номын хуудсуудаар бүрж тэндэн тамгалан хорсон гин. Энэ цагаас хойш өчнөөн жил амарч имэр байсан ч манай хэдэг байшинд ирэхэд хүл муутай Жанис охиныг өнөө чөтгөр өрхтөн нөөрлүгээ дуудсаар аваад өрөөг онгойлгуулан хоригноосоо сулран бүр цаашлан хамгийн сул дорой өөрийгөө хамгаалах боломжгүйг нь ашиглан биеийг нь эзэмдсэн л гэсэн үг. Хөөхөн ноён болон хадагтай Малинс нар энгийн биш чөтгөрийг санаандгүйгээр өөрсдөө дуудан тэр хүүхэлдэйнд орохыг зөвшөөрсөндөө гимшин энэ нүгэл хилэнцээ жоохон ч гэсэн цайруулахын тулд хөөхий ор хоронгүй болсон асрамжийн охтуудыг гэртээ байлгахыг зөвшөөрсөн юм байлээ. Нүүл явдал одоо үедээ ирэхэд охтууд Жанис охиныг хайж байгаад олтол өнөөх нь бүр хоёр хөл дээрээ босоод зогсон гартаа хутга атгахчихсан нүглээ намжлах цагч нь боллоо гээл нөгөө хэд рүүгээ дайрч эхэлдэг. Охтууд өрөөнөөс зүхтэн гүйж гараад хадагтай Малинсэд мэдэгдэхээр очтол хэдийнэ биеийг нь голоор нь тастаад хананд хадсан байхан тэр.
Sangre preciosa cubre. You could help me? You know what I like? Found you! You swore that if I found a home, you'd come too. Janice! Ашгүй ингэж нэг чөтгөр товсдуулсан Janice-ийг эвгүй хүүхэлтэйтэй хамт өнөөх бөөнл бурхан шашны ариун гэгээ мөргөл зан үйл бүхий бичээстэй номын хуудасуудаар бүрсэн өрөөнд нь хийж төгжснээр энэ их өмнөнийг зогсоож чаддаг. Мэдээж цагдаа нар ч ирж өнөө өрөөг нь онгойлгон үзтэл Janice охин хэдийнэ цаана нь байсан ханыг цөмлөөд явсан байх ба сүмээс санваартан ирж өнөө гайтай хүүхэлтэйг авч явахаар болдог. Хэсэг хугацааны дараа нэгэн хос хүүхэд үрчилж авахаар өөр нэгэн асрамжийн газар ирэхэд Janice охин сууж байх ба хосууд охиныг хөрдөн ямар хөөрхөн охин бэ? Нэр чинь хинбэ гэхэд Janice охин Annabelle хэмээн хэлэн өгсөн хүүхэлтэйг нь их л баяртай авч дулаахнаар инээж буйн харагдана. 12 жилийн дараа Janice охиныг өргөж авсан ээж аав хоёр нь унтаж байхад одоо өөрийгөө Annabelle хэмээн нэрлсэн Janice охин гинтэл орж ирэн аавынхаа хоолойг хэрчснээ сайн уу ээжээ хэмээн хэлснээ шууд л ээж рүүгээ дайраад хороодог. Үүнийг нь сонссон хөрш эмэгтэй нь гайхан сэрээд нөхрийгөө явуулан шалгуулж буугаар кино маань дуустдаг. Зяк ингээд гоё яриад өгөнгүүд хідүүлэнгийнх нь зөндөө үзэж айгаад байдаг. Өнөө Annabelle гэх хүүхэлтэйний яаж үүссэн тухай үндсэн утга учир нь янзын сайхан ойлгогдож байгааз. Гиснээс нэрээ энэ Annabelle хүүхэлтэйний түүх чинь бодит түүхтэр сэтүүлсэн гэдгийг манай бамбарнууд бүгд л мэдж байгаа бах та тий. Сая сүүл Janice охин өөрийгөө Annabelle гэж нэрлээд шинэ ээж автаа болохтой авсан энэ тоглоом нь жинхэнэ түүхэнд нь байдаг өнөө эвгүй тоглоом юм байлээ шүү дээ. Гэхдээ бас яг харангуут эвгүй зөвлөг байгааз. За тэгээд үйл явдлынхаа дараалал дараагийн кинон тун удахгүй тул манай бамбарнууд юу ихэ мэдж байгаа штэ тий. Сабаа дараа сүсгэлээ сууж байгаарай. Нүргэлж найзын тань гэр шиг халуун дулаан Amigo Food House.